Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал. Өмнөговь аймаг нь 1931 онд байгуулагдсан 165 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 15 сум 61 багтай аймгийн төв 70 задгад хот. Газар нутгийн хувьд Монгол улсын хамгийн өмнөд хэсэгт оршдог бөгөөд урд талаараа бүгд найрамдах Хятад ард улстай, баруун талаараа Баян хонгор, баруун хойд хэсгээр Өвөр ханга, хойд талаараа Дунд говь, зүүн талаараа Дорноговь аймагуудтай тус хэллэн оршино. Хүн амын хувьд 2025 оны 1-р улиралд Өмнөговь аймагт бүртгэлтэй хүн ам 80235 болсноос 39825 нь эмэгтэйчүүд байна. Насны бүтцээр ангилвал тэгээс 14 насны хүүхэд 25127 буюу 31.9%, 15-аас 59 насны хүн ам 47575 буюу 60.4%, 60-аас дээш насны хүн ам 6061 буюу 7.7%-ийг эзэлж байгаа ба 1 м квадрат газар нутагт 1.5 хүн ногдож байна. Өмнөговь аймаг Монгол улсын стратегийн ач холбогдол бүхий уул уурхаан бүс нутгийн хувьд аршигт малтмлын 80 гаруй орд 200 гаруй илрэлтэйгээс 5 толгой, оюу толгой, нарийн сухад зэрэг стратегийн 3 том орд газар тогтоогдож нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд 5 толгой, оюу толгой, нарийн сухатын бүлэг ордод 17 компани аршигт малтмлын олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Өмнөговь аймаг 2006 оноос улсын төсөвт орлого төвлөрүүлж эхэлсэн бөгөөд 2010 оноос төвлөрүүлэх орлогын хэмжээгээр улсдаа 1-р ирэмлэгдэж 2024 онд 1.4 их найт төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Монгол улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр тусгагдсан 14 мега төслийн эхэнд ирэмблэгдсэн гашуун сухад, ганц мод, шивээгүн сэхэ, хэлийн бомбуудын хэл дамнсан холболтын төмөр зам, ачаа тээврийн терминалыг барьж байгуулах ажлын хүрээнд Монгол улсын засгийн газар болон бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжиж баталснаар Монгол улсын нүүрс тээврийн экспортын хүчин чадал нэмэгдэж цаашид улсын болон Өмнөговь аймгийн нийгэм эдийн засагт томоохон өсөлт бий болох орчин нөхцөл бүрдээд байна. Өмнөговь аймаг аялал жуулчлалын хувьд аймгийн төвөөс баруун зүгт 220 км, Сэврээ сумын нутагт 800 м өндөр, 150 км үргэлжилсэн хонгорын голын үзэгсэнд элсэн уул. Монгол улсын алдарт 33 говийн нэг хэсэг болох хэдэн 10 км өргөн галб, борзон, зээмэг, заг, сүүжийн алдарт их говьуд 50-аас 120 сая жилийн тэртээ амьдарч байсан эртний өлөг үрвлийн чулуудсан яс, өндөг, чулуудсан мод зэрэг палеонтологийн олдрууд олдсон байдаг баян цаг, нэмэгт, хэрмэн цав, шаргийн ганг, бүгийн цав, шар цав зэрэг байгалийн тогтц бүхий үзэгсэнд газрууд, онгон зэрлэг байгаль, говийн ноён хутагт данзан арвжаагийн байгуулсан дэмчгийн хийд, дэлхийд ховорцсон ан амтан, ховор төрлийн ургамлаараа гадаадын болон дотоодын жуулчин аялагчдын сонирхлыг ихээхэн татаж байна. Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын танилцуулга. Монгол улсын үндсэн хуулийн 59-р зүйл. 1. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. 2. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, баг, хороонд иргэдийн нийтийн хурал байна. 62 дугаар зүйл. 1. Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцоно. Монгол улс үндсэн хуулиндаа нутгийн өөрөө удирдах байгууллагын тухай ийхүү тодорхой тусгасан нь иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллагын үндэс хөгжлийн суурийг тавьж өгсөн түүхтэй билээ. 1992 оноос хойш 2025 оны хүртэл иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сонгох 9 дахь удаагийн сонгуул зохион байгуулагдаж, нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэн ажиллаж байна. 2024-өөс 2028 оны бүрэн эрхийн хугацаанд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд 35 төлөөлөгч сонгогдсноос ардчилсан намаас 21, Монгол Ардын намаас 13, бие даагч 1 төлөөлөгч, иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн гишүүнээр 7 төлөөлөгч, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хууль эрх зүй, ёс зүй, нутгийн удирдлагын хороо, нийгэм, хүний хөгжил, аялал жуулчлал, цахим бодлогын хороо, эдийн засаг, төсөв, санхүү, хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн хороо, газрын харилцаа, хот байгуулалт, дэд бүтцийн хөгжлийн хороо,
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, уул уурхай хороог байгуулан орон нутгийн нийгэм, эдийн засаг, дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг төлөвшүүлэхэд удирдлага зохион байгуулалтын ажлаа чиглүүлэн ажиллаж байна. Өмнө Говь аймгийн байгалийн баялаг дээр тулгуурсан урт хугацааны тогтвортой бөгөөд эдийн засгийн сайтар төрөлтсөн өсөлтийг хангах зорилго бүхий бүсчилсэн хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, хүрээлэн буй орчин, усны нөөцийн бодлого, хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого гэсэн тэргүүлэх 5 чиглэлийн 44 зорилтыг хангах 258 үйл ажиллагааг хэрэгжүүлэх аймгийн засаг даргын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны өсөлттэй өмнө Говь хөтөлбөрийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн 100% саналаар дэмжиж баталлаа. Мөн өмнө Говь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь иргэдийн идэвхтэй оролцоо хяналтан тулгуурлан аймгийн нийт иргэдийн ашиг сонирхлыг эрхэмлсэн, тогтвортой бодлого, хөгжил, инновацид суурилсан, нээлттэй, олон ургалч үзэл, орон нутгийн чиг үүргийг хангасан нутгийн өөрөө удирдах байгууллагыг бий болгохоор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025-аас 2028 оны стратеги төлөвлөгөөг боловсруулан баталлаа. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн танилцуулга 2024-өөс 2028 он. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид Баян далаа сумын 1-р тойрог, Насан буянгийн Инх бат, Баян овоо сумын 2-р тойрог, Отхон баатрийн Оргил сайхан, Булган сумын 3-р тойрог, Адягийн Ган зориг, Гурван тис сумын 4-р тойрог, Сэнд аюушийн сумья, Гэлэн бандийн Гангамаа, Мандал овоо сумын 5-р тойрог, Лувсангийн Инх болд, Манлай сумын 6-р тойрог, Пүрвийн Баасан цогт, Ноён сумын 7-р тойрог, Баяраагийн Батболд, Номгон сумын 8-р тойрог, Батхуугийн Даваа, Үлзий хотгийн Баян мөнх, Сэврэ сумын 9-р тойрог, Бэмбийн Батсайхан, Хамбогд сумын 10-р тойрог, Мөнх баярын Цэвэн Аравдан, Жаргалын Зан базар, Буян жаргалын Тогсмаа, Хан хонгор сумын 11-р тойрог, Бавуугийн Төвшин баяр, Хүрмэн сумын 12-р тойрог, Ган хуйгийн Амар баяр, Цогт овоо сум 13-р тойрог, Наранбаатрийн Наран заяа, Цогт Цэций сум 14-р тойрог, Батмөнхийн Тогтох, Намжлын Батсайхан, Даян доржийн Бат төвшин, Далан задгад 1-р баг 15-р тойрог, Эрдэнэ бэлгийн Бат Эрдэнэ, Батаахүүгийн Динсмаа, Далан задгад 2-р баг 16-р тойрог, Хүүгийн Түмэн баяр, Далан задгад 3-р баг 17-р тойрог, Оюуны Эрдэнэ өрнөх, Цэцэг үлзийн Зол жаргал, Далан задгад 4-р баг 18-р тойрог, Түмэн настын Алтан сүх, Батсүхийн Алтан сүх, Далан задгад 5-р баг 19-р тойрог, Батхишгийн Тэнгис, Далан задгад 6-р баг 20-р тойрог, Цогтын Дэнэд орж, Алтан гэрлийн Ган тулга, Далан задгад 7-р баг 21-р тойрог, Чимдийн Эрдэнд орж, Банзрагчийн Жамин сүрэн, Далан задгад 8-р баг 22-р тойрог, Хархүүгийн Мандах баяр, Далан задгад 9-р баг 23-р тойрог, Хорлоогийн Батболд, Далан задгад 10-р баг 24-р тойрог, Цэнгэл жаргалын Будгэрэл. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албан тус бүрэн эрхийн хугацаанд хурлын дарга, хурлын ажлын албаны дарга, нутгийн удирдлага, бодлого төлөвлөлтийн хэлтэс, хяналт шинжилгээ, олон нийттэй харилцах хэлтэстэй, төрийн улс төрийн албан тушаалтан 1, төрийн захиргааны албан тушаалтан 10, төрийн үйлчлэгээний албан тушаалтан 3, нийт 14 орон тоотой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар оюуны Эрдэнэ өрнөх, ажлын албаны даргаар Бурайдын Баттурч нар ажиллаж байна. Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь иргэдэд сонгогчдынхон итгэлийг хүлээж Монгол улсын үндсэн хууль, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд нутаг дэвсгэрийнхээ нийгэм, эдийн засгийн тодорхой асуудлыг хэлэлцэн бие даан шийдвэрлэж ажилладаг.